За манай хороо бол 4 байгууллагаар ажилласан. Ажлын тайлан бүх юмыг сонссон. Салбарын мэдээллийг бол сонссон. Мэдээж тэд нар бол тодорхой хэмжээний ажил төлөвлөсөн бүгд хийж байна лээ. Хөдөө аж ахуйн газар бол тэр газар тариал бүх юмаа танилцуулсан. Хамгийн гол нь одоо бид бүхэн ажиллаж байгаагийн гол зорилго нь юу вэ гэхээр бид бүхэн тавьж байгаа юм төсөв мөнгөтэй холбоотой их асуудлууд тавиад байгаамаа. Тэгэхээр нийгэд одоо энэ хороо ажиллаж байгаа юм чинь нэг ганц асуудал ч гэсэн бас шийдвэрлэдэг байх юмсан гэж бодоод ирэмбэлсэн. За тэгээд энэ дээр ямар асуудал гарч ирж байгаа нөхөр одоо тэр мэдээж тулгамдж байгаа тэр эрүүл ахуй одоо тэр чинь мэдээж мэрэгчнийхэн байцааг чинь тэгэхэд тэнд очсон 3-4 хүн байв үү. Тэгээд тэд нар чинь нэг хоолны эрүүл ахуй одоо шалгадаг тийм аа. Багч хэрэгсэл байхгүй гэдэг ингээд зовлонгууд их ярьж илээ. Тэгээ энэ бүгдийг бол би мэдээж тэр нийгмийнхаа бодлогын гэлцээс аймгийнхаа засаг дарагт хандаад тэндээ ирэмблэгдээд ингээд явгаа гэдэг чиглэлийг бол өгсөн байгаа. За энэ дээр бол тэр насан бүтээл шиг хэлж байгаа бол нөө боловсон салбартай тулгамдж байгаа асуудал бол тэр дотор байрны асуудал байгаа. Өнөөдөр төрөлцсөн ахлах сургууль байгуулаагаар засгийн газрын тогтоол нь гарсан байгаа. Төрөлцсөн ахлах сургуулаа байгуулдаг гэхээр мөн дотор байрны асуудал гарч ирж байгаа. Энэ дээр энэ хүүхдүүд яах вэ? Хаана байх вэ? Энэ тал дээр бас бодлого болж барьж ингэж яаж ажилламаар юм байлаа. Тэгээд яг өнөөдөр бид нар энэ дээр өгч байгаа дүгнэлтэн дээр 3 асуудлыг шийдчих юмсан салбар ганц асуудал гэж одоо бинахан оруулсан. Тэгээд өнөөдөр яг энэ дээр нөгөө төсвийн тодгол ярихгүй учраас бас болохгүй. Нэгэд яг та нар мэдээлэл хийх гэсэн учраас бид нар 3 асуудлаа тавьсан. Энийг төсвийн тодгол болон 26 оныхоо төсвөл бид хүн барайл явна. Энэ бол тулгамдсан асуудал яхахгүй. Эхний ээлжинд 3-ыг ахид нэмээд асуудал шийдчихвэл сайн л байна. Бас мөнгөний болцоонд гараа тийм аа. Тэгэхээр энэний тал дээр бас байгаа шүү. Тэр хүмүүс одоо бидний асуудал тавьсан асуудлууд бол шийдэгдээгүй байх ихгүй. Энэ нь бол нийгэм бодлого гэс дээр явж байгаа. За өөр нийгмийн одоо асуудал талаасаа төрийн албаа гэж ялангуяа босоо удирдлагатай төрийн албаа гэж яриад байсан болохоор бид нар орон нутгийн нэмэгдээ 10% авдаг. Энийг бас юугаа нэммээр байна гэсэн юм хэлжсэн. Тэгээ яг өнөөдрийн бас энэ хурал дээр 10% нь 20% болж бас орж ирж байгаа юм байна тийм аа. Энийг манай төлөөлөгч нь бас дэмжиж ингээд дэмжих юм бол 7 сарын 1-ээс 10% нь 20% болох. Тэгээд ингээд тодорхой асуудлыг бас шийдэхин төлөө явж байгаа гэж хэлбэ.